Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ амтад гуляш хэрхэн хийх талаар танилцуулъя. Орох орцыг наривчлан бичиж тайлбарт оруулсан байгаа. За эхлээд мах сонгонд 2-оо хэрчиж бэлдэнэ. Дараа нь хайрлын тавгандаа тосоо хийж бэлтгээд махнасаа эхлээд шарна. За ингэхдээ махаа маш сайн борлоод шаргал өнгөтэй болтолн шарна. За махаа хайр тогттол нь шараад шарагдаад ирэхээр нь сонгоноо хийгээд дахин шарна. За ингээд сонгоноо бас дахин шаргал өнгөтэй болтол нь шарна. За ингээд дараад нь давс хийгээд амтлна. За давс, перц, за би амтад шинжээний нунтаг хийж ингээд амтлсан байгаа. За ингэж амтлагаагаа хийсний дараа дээрэс нь махаа далд ортол нь буцалсан ус хийгээд 20 минут зөөлөн галаар буцалгана. Мах буцаж байх хооронд шүл өдгөрүүлэх соусоо бэлтгий. За үүний тулд гурилаа сайдар хайрлын тавганд хуураад дээрэс нь буцалсан ус хийгээд гурилныхан бөөнг арилтал нь сайдар хутгаж бэлтгэнэ. За дараагийн алхам бол томатны паста ургамлын тосонд хуурна. За ингэж хуурах нь томатны пастны гашууфтар амтыг арилгадаг. За ингээд хуураад хуурсан томатныхан пастыг шөлөн дээрээсээ хийгээд дахин шөлөө 30-аас 40 минут буцалгана. За ингэхдээ мөн зөөлөн галаар буцалгана. За ингээд мах сонгоноо зөөлрөлтөл буцалсны дараа плетгээ төр зөр унтраагаад дахин амтлагаа хийн. За ингэхдээ лаврын авч 2 ширхэг давсаа амсаж үзэж агаад нэмэлт давс хийн. За мөн дээрээс нь би хатаасан укроп хийсэн байгаа. Хатаасан укроп маш сайхан амт өнрийг оруулдаг. За ингээд дээрэс нь мөн хуурч бэлдсэн, шөлөө өтгөрүүлэх зориултаа бэлдсэн гурилаа хийгээд гурилныхаа уусамлыг хийгээд сайтар хутгана. За ингээд дахин зөөлөн галаар 15 минут болгоод ингээд амтад гуляш маань бэлэн болно. За энэ гуляш бол рестораны гуляснаас амттай маш гоё амттай болдог. Та бүхэн минь хийгээд гэр орныхон найз нөхдөд дайлаараа. Анхаарал тавь үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.